Монгол улсын хувьд бол бас эргээд түрүүхэн эцгийн байдал бас их хүндрээд тэгээд одоо хүн ам цөө тэгээд хоттой олон төвлөрсөн тэгээд барах хижиг болохгүй үедээ гэж хааж хорж исэн ус гэмтийн юм хижиг иргэдэг чи хэцүү. Тэгээд одоо бид чинь энэ сошиал ертөнцөөс одоо хөвөл мэдээлэлээс цахим мэдээлэлээс олон зүйлийг үтсэн. Тэгээд би бас Монголд аялж явж исэн. Тэгээд хүний хувьд бол бас байдлыг мэднэ. Тэгээд бас хэцүү байгаа юм байна гэд дундад улсад амьдарч байгаа нэг Монгол үндэстний сэтгүүлч аян чи хүний зүгээс бас найз нөхдөд уриалаад хандвиг талхаж зохион байгуулсан. Үүнийгээ бол дулааны найзуудын дулаахан сэтгэл гэдэг хандвиг аян. Тэгээд бид нар зөвхөн нэг дэлхийн ертөнд гоё байна, энэ тэнд гоё байна гэж аялахсаа илүү сэтгэлийн гоё ертөнд бас одоо илжих хэрэгтэй. Тэгээд хандвиг талханд одоо тогтмол хугацаанд оролцдог. Тэгээд 12 сарын 3-нд би бас аяллаараа энэ Улаанч Жинийн хотод явж байхдаа энэ хандвиг аяныг хэлүүлсэн. Тэгээд одоо 12 сарын 9-ний өдөр одоо манайхаар бол зурлын хурлын өдөр богд зөвхөн одоо дурсгалт энэ өдөрт бас буйны төгөөж байх одоо өстэй энэ өдөрт бол Монгол улсад энэ хандвиг шилжүүлсэн. Хандвиг болохоор бол одоо Монгол улсын байгаль их дэлхийн аврын жиргээ холбооны одоо төрийн бус байгууллагын тэргүүн наран цогт тахт одоо шилжүүлсэн. Тэгээд түүнээс дараагаар 10 хоногийн одоо хандвиг төгөөх үед ажиллагаа маань явагдсан. Тэгээд одоо энэ бусад одоо хандвигтай адилгүй нэг нь миний энд бол малчид маш олон хандвиг өгсөн байгаа. Би WeChat нэмээд надтай ярьж үзээгүй хүмүүс ч гэсэн ийм сайхан үйл ажиллагаанд оролцъё гэхэд энэ одоо Facebook дээр ч гэсэн адилхан хүмүүс нийтлэл гаргадаг шүү дээ. Тэр нийтлэг чинь хүн болгон үзээд явахгүй шүү дээ. Халамжлалтай нийтлэл байна. Бас энгийн нийтлэл байдаг. Гэхдээ энэ WeChat нар хандвиг аян явагдуулсан энэ үтсэн хүмүүс ер нь WeChat дээр зарим хүмүүс үзээд явахгүй цаггүй боловч энэний харин үзээд үнээс мэдээлэл аваад хандвиг өгөөд 253 хүн энэ хандвиг аянд оролцсон. Тэгээд хандвуулсан мөнгө маань бол одоо манайхаар бол одоо 3 том орчим ёо. Тэгээд 30 мянган тийм ээ. Тэгээд бол Монголын мөнгөөр бол 12 сая илүү одоо төгрөг болоод энэ хандвиг мөнгөийг бол төрийн бус байгууллагаар бол манай одоо Монгол улсад байгаа зориулт төлөвлөгийн хүмүүст хүргэсэн. Энэ дотор нь би бас хэлсэн юм. Манай энэ хөдөө малчид их хүргэсэн байна. Бас хот хөдөөгүй л хэцүү байгаа байх. Энэ хоёр орны малчдын сэтгэлийг, малчин ардын сэтгэлийг одоо холбоё гэд хөдөө байгаа малчид дээр бас их хүрсэн юм байна. За нөгөөдөө хөвд одоо манай энд яг бай. Яхан засархуу энэ өнгөрсөн жил айхтар сайхан 100 болоогүй. Яхан гандуухан орой 100-сэн тэгээд. Яхан тачирхаа өвчтэй байсан цаас яхан ахиугаарчлаа жилийн хөвд. Тэгээд одоо бас хөтгөрөөс өвчий байж л байна. Хавар гайгүй цаасан зарах болоо гэж боддоо сойж байна нэгдээ. За хоёрдугаар төвөр Монголын одоо нөхдөд монголчуудаа баярлалаа. Таагууд одоо ятарч өдөрч явхад орон нутаг болоод Монгол улсад цусны дэмжлэг үзүүлж байгаад их баярлж байна гэдэг. Хоёрдугаар одоо манай саманд туслаг дэмжлэг үзүүлсэн төр дулаан гэдэг залуудаа их баярлалаа. Дахин баяр хүргэе. Дулааны найзуудын дулаан сэтгэл шингэсэн сайхан сэтгэлийн бэлгийг тосч аваад одоо Монгол улсын Дархан уул аймаг, Хөвсгөл аймаг, Баян Хонгор аймаг, Улаанбаатар хот, Дундгуй аймаг, Өвөрхангай аймаг, Төв аймаг гээд маш олон газрын хүмүүс төрөлөө. Та бүхний илгээсэн хандвиг ингээд барагцаалаад үзэхээр Монгол улсын 226 айл хүрэхэд дулааны найзуудын дулаан сэтгэл хүрчээ. 226 айл хүрэхийн цаана одоо 4-5 хүн амьдран суудаг гэж бодоход хамгийн багадаа 1000 хүнд одоо дулааны найзуудын дулаан сэтгэлийн илгээсэн сайхан хайрын бэлэг хүрсэн шүү. Бидний зорилго бол хүнд хэцүү үед бидэд туслах гэсэн бодол. Энэ халуун сэтгэл. Нэг нэгтэй тус юу гэж хүн тус болж байгаа гэхээр тэр тус буцаж ирдэг юм. Гэхдээ буцаж ирэндээ гэд хүлээгээд суудаг бас тэгээд өгч байгаа бас биш. Ямар нэгэн хэлбэрээр үр хойжсон ч буян болж уучдаг юм уу тийм ээ. Ингэж одоо бас манай Монгол хүмүүс тусыг тусаар гэж ярьдаг үг бий. Энд бас миний нэг яагаад энэ хандвиг аяны зохион байгуулсан бэ гэвэл миний бас хов хүний бодол байгаа. Энэ хариутай бол бариутай гэдэг үг бий. Энэ 3 түмэн хоньны хариуд бид нэр багч гэсэн. Хүн болгоно нэг байгаль хэмжээндээ баг хандив бас эрэгтэй үед нь хурдан хариуг нь буцааж өгөх хэрэгтэй. Энэ нэг хоёрдугаар бол би бол 2016 онд аялын нэвтрүүлгээр сайн байна уу Монгол гэж хоёр орны хамтарсан одоо орон бүтээл ширс нэвтрүүлгээр Монгол улсын үзэгчд одоо байнг хүрээд Монгол улсын засгийн газрын шагнал аялын тэргүүний ажилтны шагналыг хүртсэн. Одоо өвөр Монголын анхдагчийн шагналыг хүртсэн залуу манайд
соёлын төрний ажилтнууд бол олон байдаг. Гэхдээ аялал жуулчлалын салбар, байгаль орчин салбаруудаа энэ шаналыг хангуулсан. Тэгээд Монгол улсаас энэ сайхан ард олноос бас шагал авсан хүн байна. Бэлэг туссан хүн байна. Энэ бэлгийн бас хариу бэлгийг барьж хэрэгтэй. Тэгээд бол хөрвөл мэдээлэл ямар нэгэн хэлбэрээр бас одоо нэвтрүүлгээ гоё нэвтрүүлэг хөргөе гэдэг бол миний хариу бэлэг барьж байгаа хэлбэр болгож энэ их хүнд хэцүү цагт найзуудаа уриалж байгаад багч гэсэн одоо ханд цуглаа хүрье гэдэг. Тэгээд хандд маань итгэлтэй хүний гараар дамжиж олон хүмүүст хүрсэн юм байна. Би их баярлсан. Би их хүрч чадахгүй газар сэтгэл хүрдэг юм байна. Хөл хүрч чадахгүй газар хүний одоо үсэл зүгэл хүрдэг юм байна. За бид ингээд хандд тусламж тараагаад хүргээгээд хүн болгонд хүргэж байна. Тэгээд энэ хүмүүс ямар хүмүүс вэ гэдгийг та нар мэдлээ архины хамгаалалчаа орон гэргөө ийм хүмүүсээсэн. Намайг 7 жилийн өмнө ирэхэд энд байсан хүмүүсээс туул гэж нэмэгтэй. Одоо их сайхан болчихсон. Гэр бүлтэй болсон хүүхэд өргөжтэй татсан байна. Туулаа сайн байна уу? Сайн байна уу? Манай өвөр монголчуудын мэдлэгээр хэлсэн. 7 жилийн өмнө ирэхэд байж лээсэн тий. Тэгээ одоо их сайхан болоод бүр том дарга болсон. Багш болсон биз тий. Багш нийгмийн ажиллагаар одоо ингээд 8 дахь жилдээ ажиллаж байна. Тэгээд амьдрал бас өөрчлөгдсөн байна. Гэр бүлтэй болсон байна. Нэг хүү үргэж авсан. Хүү маань одоо 4 өнгөрж байгаа. Одоо тэгээд нөгөө муу туслаасаа бүх юмнаас салцсан тий. Хайрхандрын амьдралд нэлээх хэрэг тусдын болох гэж би бодож байна тий. Болно да. Тэгэхээр эн чинь айгүй их нэмэр олон шүү дээ. Яг хэрэгцээтэй үед нь өгж байгаа юм чинь тийм ээ. Та хэд одоо бас зүгээр авахгүй скигээр имиж борлуулж байгаа тийм. Суглаас. Бид нараас одоо яг бүр хоньны цэвэр ноос эсгийгээд хүүхдийн таавчаг углаа шийж байгаа. Тэгээ бас бид нар өөрсдийнхөө хэмжээгээр бас цадах чинээрээ борлуулж зарж байгаа. Зунам болохоор хүмүүсийн захиалга бас авч байгаа. Зунам ногоогоо тарчиж байна. Зун ногоо. 10 цагаан идэгээ хийгээд юм тийм.